Өнөөдөр бид 2003 онд Малайз улсад Орос руугүй алгуулсан 28 настай Кани Онг бүсгүйн харамсалтай хэргийн тухай өгүүлэх бол. Тухайн үед энэхүү хэрэг Малайзын нийслэл Куала Лампурт гарсан нь олон нийтийг сандаргаж тухайн үеийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгэж байлаа. Кани 1974 оны 7 дугаар сарын 18-нд Малайзад дундаж амьдартай гэр бүлд айлын том охин болон мэндэлжээ. Тэрээр дорой 2 дүүтэй. Түүний аав нь Перак мужийн боловсролын товчооны шинжлэх ухааны хэлцээний дарга болон Юкай ахлах сургуулийн захирлаар ажилладаг байсан. Харин түүний ээж энэтхэг гаралтай Балийн тус сургуулийн багшаар ажилладаг байжээ. Охин багасаа гэр бүлийнхээ хайранд өссөн жаргалтай охин байсан бөгөөд хичээлдээ он сурдаг, сурлага сайтай байсан төдийгүй спортод сонирхолтой. Таеквондогоор хичээлж хар бус хүртэл авсан байдаг. Кани өөрийн хүчээр Калифорнийн их сургуульд эдийн засгийн мэргэжлэр элсэн орсон байна. Кани 25 настай байхдаа хятад гаралтай Сингапурын иргэн Ван Итянтай Америк нэгдсэн улсад танилцж улмаар дотонссон. Дараа нь хосоод Калифорни мужийн Сан Диего хотод суурьсан бөгөөд удахгүй хурмаа хийхээр төлөвлөж байсан. Гэвч энэ амар амгалан аз жаргалтай амьдрал 2003 оны 5 дугаар сарын сүүлчээр дуусах бол. Америкт байхдаа Кани аавыгаа хүнд өвчин туссан ээжээсээ мэджээ. Аав нь маш ховор төрлийн хор тавдартай болсныг олж мэдсэн. Эцэг нь Малайзын эрүүл мэндийн төвд зүүн бөөрийн хагалгаа хэлэх шаардлагатай болсон. Кани тэр даруйдаа гэртээ харих тасалбар худалдаж авсан. 6 дугаар сарын 1-нд Кани Онг ганцаараа эх орондоо ирэв. Малайзад буцаж ирснийхээ дараа аавыгаа асарч тоглон зарим өдрүүдэд ээж дүүнэрээ дагуулan дэлгүүр эсдэг гэж. Азар аавынх нь хагалгаа амжилттай болж хагалгааны дараах эдгэрэлдэж тун сайн явагджээ. Кани эцгийнхээ биеийн байдал тогтворчсны дараа Америк руу буцах төлөвлөгөөтэй байсан. Бүсгүйн сайн найз Норин Америк нэгдсэн улс руу буцах болсон гэн сонсоод Каниг үдэх үдшилэг зохион байгуулахаар шийдсэн байна. 6 дугаар сарын 13-ны орой Кани ээж дүү хоёроо дагуулan Куала Лампур дахь Бангсаар худалдааны төвд байрлах дээд зэрэглэлийн ресторанд оржээ. Энэ нь түүнийг үдэх оройн зоог байсан бөгөөд Канигийн найз нөхдөд ч мөн цугларсан байна. Оройн зоог маш хөвгөлтэй байсан. Түүний дотны бүх хүмүүс хамт байв. 9 цаг 30 минутын үед түүний ээж баг зэрэг ядарч гэрт нь хүргэж өгөхийг хүсжээ. Кани найзуудаасаа хүлээж байхыг хүсэн ээж дүү хоёроо гэрлүүн хөргөж өгөөд буцаж ирэх гэсэн байна. Ингээд зогсоолын төлбөрөө төлөөг байсан тэрээр ээж дүүгээ худалдааны төвийн нэг давхурд үлдээгээд өөрөө Б1 давхар руу буужээ. Хагас цаг өнгөрсөн ч тэр ирсэнгүй. Ээж дүү нь түүнийг аюулгүй байдалд санаа зовон аажмаар түгшиж эхлэв. Тиймээс түүний араас газар доорх зогсоол руу орсон боловч түүний машин байсангүй. Түүнийг алга болсон сандарч худалдааны төвийн хамгаалтын алба руу тусламж үсгээр очижээ. Тэд зогсоолыг бүхэлд нь шалгасан ч ямар ч улмөр байсангүй. Тийхүү хяналтын камерыг шалгаж өгөхийг хүссэн боловч хамгаалтын алба хариуцсан хүн цагдаад мэдэгдээд тэр үед нь шалгаж өгнө гэж хэлв. Ингэж оройн 10 цаг хагасын үед гэр бүлийнхэн нь гинт хэргийн талаар мэдэгдэхээр цагдаагийн газарт иржээ. Цагдаа нар хэргийн газарт ирж шалгалтыг эхлүүлсэн. Тэд эхлээд Канитай хамт оройн хоол идсэн найзуудаас нь мэдүүлэг авч эхэлжээ. Дараа нь худалдааны төвийн хяналтын камерыг шалгахад Канигийн машин маш хурдтайгаар хаалтыг дайран гарч явсныг олж харжээ. Камерыг удаашруулан харахад дунд иргэм насны эрэгтэй хүн машин жолоодож явсан байна. Харин Кани хажуугийн судал дээр бүхийсэн байдалтай сууж яваанд бүдэгхэн харагдсан байдаг. Цагдаа нар тэр даруй эрен хаах ажиллагааг эхлүүлсэн. Учир нь Кани хэдийнэ аюултай байдалд орсон байна. Түүнийг алга болсноос хойш 2 дахь өдөр нь замын эргүүлийн цагдаа эргүүл хийж яваад ажуулдурын бүсээс орхигдсон цэнхрөнгийн машин олсон байна. Тэр даруй хотын цагдаад мэдгдсэн тэднийг ирэхэд машины баруун дугуй маш их гэмтсэн байна. Мөн автомашины улсын дугаарыг шалгаж үзэхэд Канигийн машин мөн болох нь тогтооджээ. Цагдаагийнхан машины арын судалд их хэмжээний цус өндөр өсгийтэй гутал үсний сам зэргийг олсон байна. Машины арын судал дээр хэд хэдэн цусны толб байсан. Энэ нь Канид ямар нэгэн золгүй явдал тохиолдсныг баталж байна. Түүний гэр бүлийнхэнд ямар нэгэн мөнгө нэгсэн дарамталж айлган сүрдүүлсэн дуудлага ирээгүй тул түүнийг дэрэмжтийн олз болоогүй харин хэн нэгэн гаж донтон алуурчны олзуулсан байх гэсэн таамгийг дэвшүүлв. Каниг алга болсноос хойш 4 дахь өдөр түүний ар гэрийнхэн хэвлэл мэдээлэл ихнээс тусламж хүсч сэжүр өгсөн хүмүүст их хэмжээний мөнгөөр шагнана гэж мэдэгджээ. Энэ мэдээлэл олон хүн төрж маш олон энгийн иргэд түүнийг эрен хайх ажиллагаанд сайн дураараа оролцох болсон. Цагдаа нар Каниг алгацсан гэж үзэж байгаач цогц нь хараахан олдоогүй тул гэрийнхэн нь итгэл найдвараар дүүрэн байсан. Гэвч харамсалтай нь түүнийг цогцос удалгүй олдсон ба Каниг танигдахын аргагүйгээр харгас хэрцгийгээр шатааж орхисон байлаа.
2003 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг үед Малайз дахь Куала Лампурын цагдаагийн газарт дуудлага ирсэн. Барилгын талбайгаас тэсхийн аргагүй төлөгдөлтийн үнэр гарч байгааг барилгын ажилчин цагдаад мэдгдсэн байна. Тэр үнэрийн их усүрийг олохын тулд цагдаа нар ажиллаж эхлэв. Үүний үр дүнд орхигдсон үйлдвэрийн оролцох газраас шуудан тэн шатаасан цогцос олжээ. Алуурчин цогцыг олоолохгүй тулд бетонын хонголт хийж шатаасан байж цогцыг гаргаж ирэхэд гарыг нь зөрүүлж цээжинд нь уйсан хүзүүгэн даавуугаар боосон байдалтай байсан байна. Шүүх эмнэлгийн урдчилсан дүгнэлтээр төлөгдөлт 90% гарав. Цагдаа нар нарийн задан шинжилгээ хийлгэхийн тулд цогцыг болгоомжтой зөвөрлсөн байдаг. Талигачийн бие махбодод маш их хохирол учирсан ба шүүх эмнэлгийн эмчнэр цогцыг 3 хоногийн өмнө нас барсан гэсэн дүгнэлтийг гаргав. Талигачийг нас барахаас өмнө хүчирхийлсэн цогцсноос эрэгтэй хүний үрийн шингэн илэрсэн байдаг. Цагдаагийнхан цогцыг оройн хоолны дараа сургуй болсон Каниг байж магадгүй гэж үзв. Тэд Канигийн гэрийнхэн лууцтаж ДНХ болон шүдийг харьцуулсны дараа талигачиг мөн болохыг баталсан байна. Канигийн ар гэрийнхэн цогц танихаар цагдаагийн газарт ирэхэд шатсан цогц нь үнэхээр Каниг мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Тэд Каниг ийм хэрцгий зүйлдээ нүүр тулсан гэдгийг төсөөлж чадахгүй байна. Гэсэн хэдий ч ДНХ-гийн шинжилгээ Каниг мөн гэдгийг 100% баталсан юм. Энэ нэрийг тухайн үедээ олонний анхаарлыг татаж Малайзийн Куала Лампур хотын цагдаагийн газрын тусгай ажиллагааны баг хэргийг маш нарийн шалгаж эхэлсэн. Мөрдөн шалгах явцад Канигийн гар утсыг олсон байна. Гар утасны байршлыг ашиглан нарийн шалгасны эцэс тэд сэжигтэн Азизан Исмаил гэгчийг баривчлав. Тэрээр хүн амны хэрэгт буруугүй зөвхөн хулгай хийсэн гэж мэдэгдэв. Хэрэгтэн Азизаны мэдүүлэгт Каниг алгуулсан шөнө хаягдсан үйлдвэрийн хажууд баруун дуг нь хагарсан машин байхыг харсан гэв. Машинд эрэгтэй эмэгтэй хоёр хүн сууж байсан. Би тухайн үед зүгээр л хараад өнгөрсөн. Харин буцахтаа тухайн замаар явхад тухайн тээврийн хэрэгсэл тэнд зогссон хэвээр байсан. Харин машин дотор хүн байгаагүй тул машин руу очтол гар утас болон цүнхэл байсан. Иргэн тойрноо харахад хүний чимээ байгаагүй болохоор утас болон цүнхийг нь хулгайлсан. Тэгээд тэр даруй хулгаасан эзүүсээ тус тусад нь зарсан гэж мэдэгдэжээ. Мөрдөн байцаалтын явцад Азизан үнэн ярьж байсан нь батлагдсан байна. Ингээд цагдаа нар хэргийг эхнээс нь дахин эхлүүлэх шаардлагатай болов. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удааширч хэргийн сэжвэр гарч ирэхгүй цөхрөнгөө бараад байхад Амина Исаак гэгч эмэгтэй гинт хэргийн талаар мэдүүлэхээр цагдаагийн газарт иржээ. Тэр хэрэг гарсан шөнө Канигийн машиныг харсан гэж хэлв. Тухайн үед машины баруун дугуй хагарч нэгэн эрэгтэй машинаас бууж дугуй хэлэгч асуух үед Амина Исаак машин руу хальтаархад айд сандарсан ямар нэгэн залбирал үлдэж байсан Каниг харсан байна. Түүнийг харсан гэдгийг мэдсэн эрэгтэй над руу муухай харахад тэр сандарсандаа харцаа буурсан. Би түүнийг надаас тусламж хүссэн харцаар харж байсныг санаж байна. Тэр бүсгийг үгсэн гэх мэдээг сонсоод унтаж чадхаа байсан. Надад түүнд туслах боломж байсан боловч би чадаагүй гэж хэлжээ. Харин үүнтэй зэрэгцэн өөр нэгэн гэрч гарч ирэв. Рави хэмээх цагдаагийн ажилтан хэргийг шийдвэрлэхэд сэжвэр өгсөн. Каниг алгуулсан шөнө тэрээр өөр нэгэн хамтрагчийнхаа хамтаар мотоциклтэй химийн үйлдвэрийн бүсэд эргүүл хийж байж. Тэд замын хажууд нэгэн машин зогсож байхыг харсан байна. Эхэндээ төдийлөн ач холбогдол өгөөгүй ч хагас цагийн дараа эргүүл хийж дуусахад машин байранда байхыг хараад үзлэг хийхээр очив. Машин сууж авсан эрэгтэй эмэгтэй хоёр иргэний өмнөлөхөөр шалгуулв. Өнөөх Рави гэх цагтаа машинд байсан эмэгтэйг тусламж гуйн байгааг түүний харцнаас мэдэрсэн байна. Тухайн үед цагдаа нар ямар нэгэн зүйл буруу байгааг мэдсэн ингээд тухайн эрэгтэй эмэгтэй хоёрыг машинаас буухыг хүсжээ. Гэтэл машинд байсан эрэгтэй гинт уурлан бид дээрэмчид түшигжилээд машинаа хөдөлгөн зугтсан байна. Цагдаагийн ажилтан Рави машины баруун дугуйг гар буугаар буудаж мотоциклтэй араас нь хөөв. Хожим үзэхэд энэ хоёр хүний иргэний өмнөлөхний нэг нь Канигийнх байсан. Нөгөөх нь Нажиб гэдэг Малайз ирэх байв. Ингээд сэжигтэн хэн болох нь тогтоогдож одоо зөвхөн баривчлал үлдлээ. Цагдаагийн газраас Нажибийн иргэний өмнөлөхийг шалгахад түүний ажлын газрын мэдээлэл болон иргэний өмнөлөх дээр хаяг бүгд хурамч байсан нь илэрчээ. Нажиб гэгч хэн болохыг Малайзийн нийгмийн хамгааллын товчоо болон гэрлэлтийн бүртгэлийн газраас цагдаа нар олж тогтоосон байна. Сэжигтэн онгоцны буудлын үйлчилгээний хэсэгт ажилладаг бөгөөд эхнэр нь банкнд касс хийдэг. Түүний хувьд нэг хүүтэй, эхнэр нь 2 дахь хүүхдээ тээж байж цагдаа нар түүний оршин суугаа газрыг олж тогтоон отолт хийсэн ч 3 өдөр өнгөрөхөд тэр гэртээ ирсэнгүй. Цагдаагийн мөрдөн шалгалт үргэлжлэн түүний эхнэр болон хуршүүдээс мэдүүлэг авахд бүгд л мэл гайхан түүний гэмт хэрэг үлдэх хүн биш, тэрээр маш илдэг сайн хүн гэж мэдүүлжээ. Шуурхаа ирэн сурвалжилсны эцэст гэмтэгдэхэд Нажиб цагдаа нарт баригдав. Түүний гэрээс цустай цэгэр хүрэм, хутга, хайж, бэлгэвч зэргийг хийсэн үүргэвч олдсон.
Нажиб эдгээр нотлох баримтууд ил болсны дараа л бүх хэрэгээ хүлээсэн юм. Тийхүү цагдаа нар түүнийг хэрэг үйлдсэн газарт байцаалт хийхээр бичлэн авч иржээ. Гэмт хэрэгтний мэдүүлэгт 6 дугаар сарын 13-ны орой Бангсар худалдааны төвийн зогсоол дээр Нажиб байсан бөгөөд тухайн үед Каниг олж харсан. Тэр түүнийг сэмхэн дагаж эцэст нь хүч хэрэглэн машинд нь суулгаад алслагдсан газар аваадсан байна. Гэмт хэрэгээ үйлдэх гэж байтал цагдаа нар ирж шалгалт хийсэн. Тэр ч айсандаа машинтайгаа зугтахад цагдаа нар машины дугуй руу буутсан. Дугуй нь хагарсан тул нилээ дахиж байгаад дугуйгаа хэлэхээр нэг газар зогссон. Тэр үед өөр нэгэн бүсгүйтэй таарлцсныхаа дараа ер нь энэ эмэгтэйг амьд байлгаж болохгүй гэж дотроо бодсон гэв. Үүний дараа хаягдсан үйлдвэрийн оролцоо очин түүн рүү халдсан. Кани маш хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн тул урандаа түүнийг машины арын судалд 2 удаа хутгалсан гэв. Машин тэр чигтээ цус болоход өгөж байгаа Каниг хараад Нажиб гинэт айц очирдон түүнийг амьд байгаа эсэг шалгахад тэр хэдийнэ амьсгал хураасан байжээ. Ингээд цогцыг нуухын тулд том шуудаанд хийж бетон дотор хийгээд орхисон. Энэ бүхний дараа машиныг замын хажууд орхиод такси барин гэртээ ирсэн гэж мэдүүлжээ. Маргааш нь тэр Каниг алга болсныг мэдээгээр олж хараад цогцыг хинэгэн олох үе гэж айд сандарч 2 торох бензин аваад хэрэг үүсэн газар руугаа буцаж ирэн Канигийн цогцыг шатаасан байна. Ингэвэл түүнийг хинч танихгүй гэж бодсон байна. Ингэж Нажибийн гэмт хэрэг үүсэн болох нь тогтоогдсон ч 2003 оны 9 дугаар сарын 15-нд Малайзийн ардын дээд шүүхтээр гэмт хэрэгтэн Нажиб өмнө өгсөн бүх мэдүүлгүүдээ гинэт няцаасан байна. Тэрээр шүүхийн танхимд цагдаа нар намайг албадан хэрэг хүлээлгэсэн. Тэд миний эцэг их гэр бүл хүүхдийг минь занал хийлж надаар хийгээгүй хэргийг минь хүлээлгэсэн. Тэд надад хүч хэрэгэлсэн тул би аргагүй эрхэнд энэ хэргийг хүлээсэн гэж мэдэгдэжээ. Түүний өмгөөлөгч шүүхийн танхимд 3 эргэлзээг бий болгосон байна. Нэгдүгээрт хэдийгээр Нажибийн гэрээс цустай хүрэм хутга хажуулсан ч Нажибих гэдгийг хинч баталж чадахгүй. Хоёрдугаарт хяналтын камерын бичлэг маш бүдэг байсан. Нажиб мөн эсхийг батлах боломжгүй. Гуравдугаарт Кани бол таквондогоор хар бүстэй мастер, тэр биеэ хамгаалж зүгтэх боломжтой. Харин миний үйлчлүүлэгч жижиг биетэй тунамуутай түүний эргэн тойрны хүмүүсийн мэдүүлэгт Нажиб явч гэмт хэрэг үлдэх хүн биш гэж мэдүүлсэн гэж хэлэн түүний өмгөөлөгч хэргийг эргүүлэх эргэлзээ төрүүлсэн байна. Ингэж энэхүү хэрэг олон төрлийн маргаан дагуулсан. Харин Малайзийн сэтгэл судлаач Гисана алуучныг Нажиб гэж баттай итгэж байсан. Учир нь Нажибийн сэтгэл зүйн шинжилгээ түүнийг гажуудсан уран зөгнөлт гэмт хэрэгтэн болохыг харуулсан байна. Ийм гэмт хэрэгтнүүд бодит байдал дээр ихэвчлэн жирийн хүмүүс шиг дүрсэгдэг. Гэхдээ дотоод бодолдоо гэмт хэрэг үлдэхэд хизээд бэлэн байдаг гэж. Ингээд цагдаагийн байгууллага дахин хөдөлшгүй нотлох баримт олсны нэг нь Канигийн бид бүрэн шатаагүй даавуунд тууснууд үлдсэн нь Нажибийн ажиллаж байсан нисхийн цэвэрлэгээний компанид ашигладаг тууз байж. Ингээд 2005 оны 2 дугаар сарын 23-нд Нажибэд хүн амны онц ностой хэрэг үзсэн хэмээн шүүхээс цаазаар авах ял өгчээ. Тэр цаас дуудлаа чанга дэглэмтэй хорих ангид хоригдох болсон байна. Тэр шоронд маш хүнд өдрүүдийг өнгөрөөж хоригдлуудад зодуулан бэлхүүснээсээ доош мэдээгээ алдах хүртлээр гэмтэл авсан байна. Гэвч тэр шантралгүй 2006-7 онд давж заалтсан. 2008 онд Малайзийн хаанд өршөөл үзүүлэхийг хүссэн захидал илгээсэн боловч татгалзсан хариу авсан. Тийхүү 11 жилийн дараа буюу 2016 оны 9 дугаар сарын 23-ны өдөр Нажибийг цаазаар авчээ.